Энэ өдрийн мэнд төргийн Монголын шүүгчдийн холбоос бэлтгэн хүргэдэг ярьж буй хууль зорилттой контентын шинэ дугаар эхэлж байна. За бид энэ удаагийн дугаарт эрэг эрэг яагаад олонний анхаарлыг татдаг вэ гэсэн сэдвээр ярилцахаар нийслэлийн Баянгол, Хаавал, Сонгой архан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Даштандыг ураад байна. Энэ шүүхийн байгууллагад нийт 28 дахь жилдээ ажиллаж байгаа. За үүнээс шүүгчээр 22 жил ажиллаж байна. За Монгол Улсын их сургуулийн төгссөн эрх зүйн мэргэжлэр за хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. За миний ажилласан туршлагын хувьд бол Налах дүүргийн эрүүг иргэн анхан шатны шүүхэд за тамгын төлөөлөгч туслах шүүгчийн ажлууд хийж байгаа 2005 онд шүүгчээр томилогдсон. За 2005-аас 2008 онд Өрөнгө аймаг дахь Сумдундын шүүхэд, Хар хорин дахь Сумдундын шүүхэд шүүгч. За 2008 оноос Аранга аймаг дахь Сумдундын шүүхэд ерөнхий шүүгчээр 2012 он хүртэл ажилласан. За 12 оноос Ус аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж аваад за 13 он буцаад нийслэлийн Сонгой айхан дүүргийн шүүхэд ерөнхий шүүгчээр томилогдож ирсэн. За 14 оноос 16 оны хооронд бол Баянгол, Хангул, Сонгой айхан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж агаад 2016 оноос мөн шүүхийн бүтцийн байгуулалт өөрчлөгдөж за Сонгой айхан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхэд 25 оны 1 сарын хүртэл шүүгч ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа. За 25 оны шүүх байгуулах хуулийн өөрчлөлтийн дагуу манай шүүхийг мөн өөрчлөн зохион байгуулж Баянгол, Хангул, Сонгой айхан дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүх болгож за энэ шүүхэд 25 оны 1 сарын 1-ээс ерөнхий шүүгчээр сонгогдсон ажиллаж байгаа. За энэ хугацаанд одоо ажиллаж ирсэн баримтлагдаг зарчим гэх юм бол одоо хэрэг маргааныг хинээс ч хараат тусаар за иргэд олон нийт албан тушаалтан хэрэгүүдээс хараат тусаар хянан шийдвэрлэх за үнэн зөв шударга одоо яш шийтгэлийг одоо гэмтрийн онцлог шинж нийцүүлж зөв шударга оногдуулах энэ бол одоо шүүгч хүний үндсэн баримтлах зарчим байдаг. Тэгэхээр энэ зарчмыг баримталж бол одоо энэ шүүгчийн албан тушаалыг хашиж байгаа. Захиргааны иргэн шүүх гэхлээр хүмүүс нэг цагаан цахтуудын ирэг гэдэг ч юм уу тий. За иргэний ирэг гингүүт за хоёр хүний хувийн хоорондын маргаан гэдэг ч юм уу тийм нэг ойлголттой. За эрүүг иргэнгүүт л шууд нэг тийм амны иргэдтэй холбоотой болгол иргэд ер нь тиймэрхүү л ойлголттой байдаг шүү дээ. Тэгэхээр танаас би одоо ярилцлагын ихэнд эрүүгийн иргэн шүүхийн онцлог нь яг юу гэдэм бэ гэж асуумаар байна л да. Эрүүгийн шүүх бол одоо хүн хэрэгт толбогдсон хүн хуулийн этгээдийн гэмбруу тестийг тогтоох, за яш шийтгэлийг оногдуулах. За мөн одоо зөрчигдсөн, эрх ашигын зөрчигдсөн этгээдийн иргэдийн эрх ашигыг сэргээн тогтоох. За мөн одоо төрийн алгадлагын одоо хүнд хэлбэрүүд болох, загдаа хорих оногдуулах энэ одоо хүнд хэлбэрүүдийг зөвхөн эрүүгийн шүүхэд хуулиар олгогдсон ийм онцлогтой шүүх байдаг. За иргэн захиргааны шүүхүүдээс ялгагдах гол онцлог ялгаанууд бол энэ шүүхүүдийн шийдвэрлэж байгаа хэрэг маргаан за шийдэж байгаа хэрэг маргааны нотлох үүрэг хэнд байна. За гаргаж байгаа шийдвэрийн хэлбэрүүдээрээ бол хоорондоо эрс ялгаатай ийм шүүхүүд байдаг. Жишээлбэл одоо эрүүгийн шүүхэд бол одоо нотлох үүргийг бол прокурор хүлээж оролцдог бол иргэний шүүхтэр маргаанаа нотлох үүргийг маргаанд оролцож байгаа талууд өөрсдөө хүлээж оролцдог. Захиргааны шүүхтэр бол захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус шийдвэрээ өөрөө хамгаалах энэ үүргийг хүлээждэг. За мөн одоо тэр шүүхүүдийн оролцогчдын хувьд гэх юм бол бас орондоо эрс ялгаатай. За эрүүгийн шүүхэд бол одоо хэн оролцдог вэ гэхээр нэг талд яллах тал буюу прокурор орж ирдэг. За нөгөө талд одоо хэрэг толбогдсон шүүгдэгч яллагдагч, за түүний өмгөөлөгч энийг одоо загаатах, яллах тал гэж ингэж ярьдаг. Энэ хоёр орж ирж тэгш мэтгэлцэх энэ зарчмын үндсэн дээр орж ирдэг бол иргэний шүүхтэр бол иргэд хоорондоо маргаж болно, иргэд хуулийн этгээдтэй маргаж болно, хуулийн этгээд хоорондоо маргаж болно. Ийм хүмүүс хоорондоо орж ирж иргэний ширхтээр орж ирдэг. Захиргааны шүүхтэр бол нэг талд эрхэн зөрчигдсөн, иргэн нөгөө талд захиргааны байгууллага албан тушаалтан байдаг. За мөн эдгээр шүүхэд одоо гаргаж байгаа шийдвэр
Энэ зорилттой бол бас орондоо ялгаатай. Эрүүгийн шүүх бол одоо гэмтэрэг үйлцэн гэмруутай хэсгийг тогтоох зорилготой бол иргэний шүүх бол иргэд хоорондын эдгэрэнгийн болон эдгэрэнгийн бус маргааныг хянан шийдвэрлэх. Захиргааны шүүх бол одоо захиргааны албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болох одоо ийм зорилготойгоор хоорондоо ийм ялгаатай шүүхүүд байгаа. Би бас нэлээдгүй эрүүг иргэн шүүхийн шүүх хуралдаанд сууж үзсэн л дээ. Тэгэл яг л таны хэлснээр прокурор өмгөөлөгч хоёр мэтгэлцэл мэтгэлцэх зарчмаар л явдаг тий. Тэгээд шүүгч бол тэнд одоо яг ингээл хөндлөнгийн байр суурьтай оролцож байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд одоо яг зүгээр ингээд би ажиллагчаар оролцсон суухлаар зарим одоо шүүгдэгчийг өрөвдөх ч юм уу, зарим нь тий энэ хүнд ял өгөөсэй гэж боддог ч юм уу, баг хувийн бодол байдаг аахгүй. Яг шүүгч хүн тэнд яг юу бодож байгаа бол гэж бас их боддог. Тэгээ ер нь эрүүг иргэн хэн шийдвэрлэхэд одоо хамгийн их анхаардаг зүйл юу вэ? Шүүгчний хувьд тий. За эрүүгийн иргэнийг хэн шийдвэрлэхэд одоо шүүгч хүний анхаарах ёстой гол асуудлууд бол нэгдүгээрт эрүүгийн иргэн шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн иргэний нотлох ажиллагаа бол хуулийн дагуу явагддаг. Тэр өөрөөр хэлбэл улсын хурлаас баталсан эрүүгийн хуульд энийг эмт хэрэг гэж бичсэн асуудлыг нотлох, тогтоох ажиллагааг одоо бүрдэн байсэлтийн шатанд нотол тогтоож ирүүлсэн байх ёстой асуудлууд хэрэгтэй. За энэ нотлох ажиллагааны явцад одоо энэ нотлох баримт нь одоо бүрэн дүүрэн үү, хууль заасан чамайг дагуу авагдсан уу гэдгийг одоо шүүх зайлшгүй бас анхаарч хянана. За энэ нотлох ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн эрх ашгийг зөрчил байна уу гэдэг дээр бас анхаарлаа хандуулах ёстой. Яг л эрүүгийн эрхт оролцогчдын эрх үүргийг эрүүгийн эрх шийдвэрлэх хуульд маш нарын хуульчлаад өгсөн байж байгаа. Хохирогч ийм эрхтэй, сэжигтэн яллагдагч ийм эрхтэй, прокурор ийм эрхтэй, өмгөөлөгч ийм эрхтэй гэдэг. Гэрч ийм эрх эдэлж оролцсон гэдэг ингээд. Шинжээч ийм эрх үүрэгтэй оролцсон гэдэг. Тэр яг одоо тэр оролцогчдын эрх ашиг зөрчил байна уу гэдэгт бас анхаарлаа хандуулах ёстой. Дээрээс нь одоо процессын ностой зөрчил алдаанууд байна. Тэр жишээлбэл одоо эрхтэй холбоотой ностой зөрчлүүд гэх юм бол одоо гэрчээс мэдүүлэг авахдаа одоо юу гэдэг одоо гэр бүлийн гишүүнийх нь эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. Эцэгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй үндсэн хууль эрүүгийн эрхийн шийдвэрлэлээр ногдус энэ эрх үүргийг гэрчид идэлүүлээгүй байх юм бол энэ өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй шүүхтэр ирээд одоо шүүхийн шийдвэрийг үндэслэх болохгүй ийм болдог учраас энэ нотлох баримт цуглуулах бүрдүүлэх ажиллагаа эрүүгийн эрхийн шийдвэрлэх хууль заасан чанарын дагуу явсан уугүй гэдэг дээр шүүхийн зүгээс маш анхааралтай ингэж яналтаа хэрэгжүүлэх ёстой. За мөн одоо гэмбуруутай хэсгийг хилцэж хянан шийдвэрлэхийн тулд тэр хэргийн бүрдэл гэмтрийн тэр шинж элементүүд бүрэн хаагдсан уу гэдэг асуудлууд яригддаг. Энэ дээр одоо хоёр гол эндсэн элементийн асуудал яригддаг. Нэгдүгээр субъектив тал, хоёрдугаар объектив тал. Энийг энгийгэл хэлэх юм бол субъектив тал гэдэг бол одоо гэмтрэг үйлдэлсэн этгээдийн санаа зорилгын асуудал тогтооно гэсэн үг. За объектив тал гэдэг бол ямар үйлдэл эсвэл түгээр хүнд хохирол хор орших учруулав. Энэ нь улмаас ямар үр дагавар үүсвэ гэдэг. За энэ хоёр үндсэн элементийг бол одоо бүрэн дүүрэн тал бүрээс нь нотлон тогтоож эрүүлж чадсан уу юу? Хэрвээ энэ хангагдсан байх юм бол шүүх одоо гэмбуруутай тооцох асуудлыг хилцэн шийдвэрлэх. За ял шийтгэлийн асуудал дээр мөн шүүх анхаарах ёстой. Ял шийтгэл бол одоо тухайн хүний үйлцэн гэмт хэрэг, учирсан хохирол ор оршиг, гэмбуруу энэ бүхэнд бол одоо энэ ял бас пропорционал хамааралтайгаар тэнцвэртэй тохирсон байх ёстой. Хэрэгжүүлж байгаа мөрдөгч, прокурор хэргийг эцсийн шийдвэрлэж байгаа шүүгч нарын юм одоо тийм ээ. Хэргийн шийдвэрлэх ажиллагаанд одоо тэгш одоо өөрийн бие хараат тусаар одоо хэргийн шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт ямар нэгэн ялгарлал гаргахгүйгээр хандах. Энэ оролцооны асуудлууд одоо бас хэргийг шударгаар янын шийдвэрлэж яшиглэг оногдуулахад бас их чухал нөлөөтэй. Тэгээ энэ бүгдийг одоо эрүүг эрхийн шийдвэрлэхэд анхаарч энэний үндсэн дээр бол одоо хэргийг эсрэг шийдвэрлэх боломжтой болдгоо.
За тэгэхээр одоо яг ингээ хараад байхад иргэний эрэг ч юм уу захиргааны эрэг, эрүүгийн эрэг ингээ харьцуулаад хараад байхад эрүүгийн эрэг л илүү олон анхаарлыг татаад байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд яг шүүгчний хувьд бас энэ эрүүгийн эрэг юу яагаад олон анхаарлыг татаад байна? Шалтгаан нь юу гэж та бодож байна вэ? За эрүүгийн эрэг олон анхаарал татаад байгаа хэд хэдэн шалтгаан байна гэж ингэж харддаг. Нэгдүгээрт энэ хүний аюулгүй байдлын үүднээс авч үзэх юм бол гэмт хэрэг өөрөө хүний амнаас эрүүл мэнд эд хөрөнгөд халддаг. Энэ бол одоо иргэдтэй угаасаа шууд ингэ шалтгаан толгой үүсгэж идэг. Ийм учраас одоо хүний олон нийтийн анхаарлыг татахгүй байхын аргагүй. За хоёрт энэ хүмүүсийн одоо үгүй сониучсан сэтгэл зүйн хүчин зүйл эрүүгийн эрэг бас олонний анхааралд ороход бас нөлөөлөд байна гэж ингэж харддаг. Яг бол хүн гэдэг чинь өөрөө их ер усын тийм ээ. Цочирдом тийм юмд инстинктээр татагдж идэг, сонирхож идэг ийм амьтан учраас олонний анхаарал татсан, олон нийтийн хамарсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээллийг авахыг хүсэж байдаг. Энэ сониучсан сэтгэл зүйн ер нь эрүүгийн эргийг бас олонний анхаарлын төвд өөрөө ирэхгүй оруулдаг. Ийм байдлаас ажиглагддаг. За дараагийн нэг олонний анхаарал эргийг оруулаад байдаг асуудал нь энэ шудраг усны хүлээлтийн асуудал гэж ярьж байна. Гэмт хэрэг томогцсон этгээд шударгаар яшин итгэл оногжуулж чадж гэнэ үгүй гэдгийг бас иргэд олон нийт мэдхийг хүсэж байдаг гэсэн үг. За мөн одоо энэ гэмт хэргийн бас нийгэмд үзүүлэх нөлөө. Энэ дээр юу хэлэх гэдэг вэ гэхээр олонний анхаарал татсан, нэлээд дуудлын шуган дэгдээсэн, олон нийтийг хамарсан сочирдом ийм хэрэгүүдийг зориуд бас одоо нийгмийн анхаарлын төвд оруулж ирдэг. Ийм хандлага бас ажиглагдаж байгаа. Энэ бас одоо хэргийг олонний анхааралд оруулж байна. За мөн одоо бас нэг шалтгаан бол энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөний асуудал. Сошиал ертөнц хэвлэл мэдээлэл, телевиз, сонин хэвлэлүүдээр хэрэгүүдийг цацаад ирэхээр тэр хэрэг өөрөө ирэхгүй олонний анхаарлын төвд ороод ирдэг. За мөн одоо бас нэг олонний анхааралд эрүүгийн эрэг ороод байгаа шалтгаан бол одоо олон нийтийн танил. Одоо нэр алдартай хүмүүсийн гэдэг юм, улс төрчдийн гэдэг юм. Хологдсон хэрэг хүссэн хүсээгүй олонний анхаарлын төвд орж ирдэг. Тэр ийм одоо үзий шалтгаануудаас болж эрүүгийн эрэг ер нь олонний анхааралд өртөх магадлал нь илүү байдаг юм болоо гэж ингэж үзэж байгаа. Сүүлийн үед бүрч олонний анхаарлыг татахулсан юм шиг санагдаад байна. Одоо тэгээд ер нь цахим орчинд ингээд хүмүүсийг одоо шүүхөрл болох гэж ийн гэж нэг бичээл, болсны дараа тэгж шийдлээ гэж нэг бичээл, ингээ олон нийт ингээ шүүгчээс өмнө шүүждэг болцсон юм шиг надад санагдаад байгаа л да. Тэгэхээр ер нь энэ бүхэн одоо сошиалын нөлөө гэдэг юм олон нийтийн хандлага ер нь шүүгч ямар нэгэн байдлаар сэтгэл зүй ч юм уу эсвэл шийдвэр гаргахад ч юм уу нөлөөлдөг болов уу гэж асуумаар байна. Мэдээж хар нөмрөг өмсөд алах цохиос сууж байгаасэндээ тэрний цаанд хүн л байгаа шүү дээ тий. Тэгэхээр олон нийтийн анхааралд орсон хэргийн талаар иргэд олон нийт сошиал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ингээд шуугаад янз бүрээр бичээд байгаа энэ асуудлууд бол мэдээж шүүгч гэдэг бол өөрөө хүн. Бас нэг л хов хүн байгаа шүү. Тэгэхээр энэ одоо олон нийтийн шүүмжлэл яг одоо өөр дээр нь хэрэг ирсэн шүүгчийн хувьд бас одоо олон нийтийн өмнө нээлттэй явуулах, хурдан шийдвэр гаргах гэдэг одоо ийм шаардлагуудыг тавиад эхэлж шүү дээ гэж ойлгох юм бол одоо ингээд энэ шаардлагад автцсан шүүгч бас одоо яг одоо бас хэвийн сэтгэл зүйтэй ажиллаа хийж чадахгүй гэдэг асуудал бас яригдана. За хоёрт энэ олон нийтийн энэ хүлээлт, сенсац шүүгчийн хувийн болоод гэрүүлийн аюулгүй байдал. За энэ цаашлаад одоо шүүгчийн сэтгэл зүйд нөлөөлөх. Энэ сэтгэл зүйд нөлөөлөл цаашдаа ажил хэрэгтэн ч бас одоо сөргөөр нөлөөлөх бас үүсэхгүй. Тийм учраас энэ асуудлууд дээр бол бас анхаарах ёстой. Дээрээс нь шүүгч одоо шүүхийн талаарх одоо энэ буруу зөрүү ялангуяа сөрөг ойлголтууд олон нийтэд их цацагснаар иргэдийн одоо шүүгт итгэл шүүх засаглалын одоо бас хүчийг сулруулах ийм одоо сөрөг үр дагаврууд гарахыг үүсэхгүй. За мөн одоо тодорхой хэрэг дээр ярих юм бол буруу зөрүү мэдээлэл цацагтаад ирэхэд одоо тэр ухаан гэргийн гэрч огрогчд нөлөөлөхийг бас үүсэхгүй. Магадгүй одоо үнэн зөв бодиттой өсөлтийн талаар мэдүүлж байсан гэрчүүд мэдүүлгээсээ буцах. Буруу зөрүүгээр мэдээлэх. Энэ нь одоо эргээд шүүхийн шийдвэрт эсрэгээр нөлөөлөх.
Ийм одоо бас сөрөг үр дагавруудыг энэ олонний анхаарал татсан тохиолдолд бас үүсгэж болзошгүй гэж гэж үзэж байгаа. За энэ олонний анхаарал хэрэг өртгөх нь бас одоо дандаа сөрөг үр дагавартай байна гэж би бас харахгүй байгаа. Энд одоо шүүхэд бас сайнаар эргээр нөлөөлж байгаа ч юм уу байгаа. Тухайлбал одоо шүүх нээлттэй байх, ил тод байх. Энэ асуудал дээр бол одоо энэ олон нийтийн шүүмжлэл, иргэдийн шүүмжлэл бол одоо бас архис дэвшил гаргасан гэж. Энэ нь одоо төрийн бодлогоч одоо сууж өгч шүүхийн тухай хуульд эрүүгийн эрхийг шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөлт орж энэ нээлттэй ил тод байдалтай холбоотой заалтууд орсноор хэрэгжээд ингээд явж байгаа. Тухайлбал одоо авилгын хэрэг байна. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан 11 төрлийн хэрэг. Энэ одоо анхан давзаалагчдын шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй. За бичлэгээр дамжуулах байдлаар. За хэрвээ шууд дамжуулах техник технологийн боломжгүй бол бичлэг хийгээд бичлэгээ 3 хоногийн дараа одоо шүүх өөрийн вебсайтад байршуулах, цахим шүлжээнд байршуулах ийм үүргийг одоо шүүхэд ногдуулсан явж байгаа. За улсын дээд шүүхийн төрийн нууцт хамаарахаас бүх шүүх хуралдаануудыг шууд дамжуулахаар ингээ уучлаад өгсөн. Тэгээ одоо та бүхэн бол мэдчихэж байгаа урлууд ялангуяа 22 дугаар бүлэгт заасан гэрийн авилгаалын тушаалын хэргийн урлууд бол шууд лайв дамжуулагдж байгаа. Энэ бол одоо шүүхийг бас нээлттэй болох иргэдийн хяналт шүүхэд тавигдах. Шүүх хэргийг хэрхэн хянан шийдэрлүү, ямар яа шийтгэл оногдуулуу гэдгийг одоо өөрсдөө бодитоор үзэх харах энэ боломж олцоо бас олгож өгч байгаа. Хоёрдугаарт одоо хэв мэдээлэлээр гарсан мэдээ буруу зөрүү гэдэг юм уу мэдээллүүдэд шүүх тэр дорн хариу тайлбар гаргах. Одоо босон бодит байдлыг бодтойгоор нь мэдээлэх их сурвалжаас нь тийм ээ. Энэ ажиллагааг бас шүүх хэрэгжүүлээд эхэлж байна. Ер нь баг хэвшил болох тийшээ хандж явна. Энэ дээр бол одоо шүүх тойм гаргадаг. Энийг одоо та бүхэн шүүхийн тойм бас үзчихсэн, харж ирсэн баг. Тэгэхээр одоо хэрхэн шийдсэн, хурал яагаад хойшилсан тийм ээ. Хиний ямар шалтгаанаар хурал хойшлоо. Энэ одоо эсвэл одоо эцсийн шийдс гэргийнхаа талаар ямар яа шийтгэл оногдуулуу хэдэн тийм ээ. Энэ талаараа шүүх тоймыг аль болох хурдан хугацаанд гаргах ийм ажлуудыг одоо бас шүүхэд хэвшил болгож байна. За мөн одоо бас энэ олон нийтийн шаардлагыг одоо энэ шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурчлах. Шүүхээс гарсан шийдвэрийг одоо хүнд ойлгомжтой хүргэх үүднээс шүүгч нар гаргаж байгаа шийдвэрийнхаа үндэслэл одоо тийм ээ дүгнэлтүүдийг энгийн үг хэллэгээр олон нийтэд ойлгомжтой хүргэх. Одоо ийм шаардлагууд бас шүүхэд тавигдчих эхэлж байгаа. Тэгэхээр ийм одоо бас энэ олон нийтийн шахалт дэмжлэгээр бас шүүхэд одоо бас ийм одоо нээлттэй байх, шуурхаа байх, шийдвэрээ үндэслэхүй гаргах, шударгаар ял шийтгэлийг оногдуулах тийм ээ. Энэ одоо чиглэлүүдээр хийгдэж байгаа ийм дэвшилттэй юмнууд бас гарч ирж байгаа гэж ингэж хэлж байна. Эрүүгийн эрхт ял онооход яг ямар тохиолдолд хөнгөрүүлээд, ямар тохиолдолд нь хөндрүүлээд байгаа юм бэ? Бүгд дардаа бас хуулийн заалттай шүү дээ. Тий, эрүүгийн эрхтэй ял шийтгэлийг оногдуулж байгаа асуудал бол энэ бол шүүгчийн үзмжийн асуудал биш. Хуульд, эрүүгийн хуульд ял хөндрүүлэх нөхцөл байдлуудыг заагаад өгсөн. За мөн одоо ял шийдлийг оногдуулах таргалзуу үзэх, гэмтэргийн хор уршиг, гэмтэрэгт үлдсэн этгээдийн гин буруу, дүнд хандж байгаа хандлага, хувийн байдал. За ингээд ийм олон хүчин зүйлүүдийн үндсэн дээр шүүх зөвхөн хууль заасан үндэс журмын дагуу ял шийдлийг оногдуулдаг. Тэгэхээр энэ дээр одоо ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд гэдэг байна. Эрүүгийн ерөнхийдөө 6-5 заасан 6 нөхцөл байдал заасан байна. Одоо анхудаа гэмтэрэг үйлдсэн, хүн гэмтэрэг үйлдсэн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын урмаас гэмтэрэг үйлдсэн. Хохирол орон уршгаа төлж барагдуулсан гэдэг ч юм уу. Одоо ийм эргүүд дээр бол ял шийтгэл оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэн үүсэх, ял оногдуулах хөнгөрүүлэн үүсэх нөхцөл байдал тооцож байгаа. За харин эсвэргээрээ одоо тийм ээ гин бурууга гимшдэг, одоо бүлэг байдлаар гэмтэрэг үйлддэг, хохирол хор уршиг ихтэй. За одоо гэмтэргийг одоо санаатай гэмтэргийг удаадараа үйлдсэн бусдыг одоо тохирхон боромжилж юм уу, онц харьяас эцгийн аргаар юм уу?
ийм одоо байдлаар гэмтэрэг үйлдсэн байх юм бол энэ ял шийтгэлийг хөндрүүлэх уулзаас нь хүсэл байдаг болдог. Тэгэхээр шүүгчийн хувьд ял шийтгэлийг хөндрүүлэхдээ зөвхөн нэрийг уулзаас энэ одоо үндслүүдэд захирагдаж өөрөөр одоо хуульцаагүй үндслээр ялыг хөнгөрүүлэх юм бол хуульцаагүй үндслээр ялыг хөндрүүлэх юм эрх хэмжээ бол шүүгчид байхгүй. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж цаг зав зарцуулсанд маш их баярлалаа. Баярлалаа. Монголын шүүгчдийн холбоос бэлтгэн хүрээдэг Ярьж буй хууль зорилт контентын энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлж байна. За бид энэ удаагийн дугаарт олонний анхаарлыг эрүүг хэрэг яагаад татдаг вэ гэсэн сэдвээр Баянгол хаан уул Сонгон айрхан дүүргийн эрүүг хэрэгийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Дашдан Довтой ярилцлаа.